Дэрэгтэй амьдрах Кэсэд хэцүү байсан. Гэхдээ тэд одоо том болжээ. Аавч шууд утгаараа Рокот. Ээж чинь мундаг хойлч. Бүгд л өөрсдөө гисэн асуудалтай. Лукан, наад дугуйтай үзүүлбэр чи үнэхээр инээдтэй юм. Чи Парист шүн дунд гэрээсээ зугдсан. Энэ нь чинь үр дагавар гэж би. Харин тэр асуудлууд нь Тэгээ шийtгэлд нь би өвөө амиа дээр очих юм уу? Та гурав тэдний сэтгэлийг дээрдүүлнэ. Уг нь гинтийн бэлэг барья гэж бодсон чи өөрөөсөө оронд нь норчихлоо. Өвөө амиа хоёр бүр гадагшаа явчихсан юм уу? бүгд уулзах гэж байна. Сайн уу? Сайн уу? Надад үеэлүүдэд зориулсан үнэхээр сайхан төлөвлөгөө байна. Илүү дээр төлөвлөгөө шүү. Нүүр тулна. Та надаар ийм тэнэг юмнууд хэлэхгүй ч болох уу? Үнэхээр өөдгөлтэй байна. Би энэ гэр бүлийнхэн дургүй учраас тэднээс жаахан ч гэсэн холдож ганцаараа хөвжилдмөр байна. Юу л буруугаар ярив гэж. Лукагийн амьдрал. Илүү ихийг Сиро ТV-гээс